Сайн уу? Сайн байна Бид хоёр Butter Podcasting Peanut butter. тэгээд Jelly байна. Тийм бид хоёрын подкастын анхны дугаар болохоор тийм ямар нэг алдаа малдаа гаргаж магадгүй байгаа. Тэгтээ явчихсан дэмжээд өгөөрэй. Тэгээд уг нь бол бид хоёр өөрийн гэсэн постертай болцсон байгаа. Тэгтээ тэрийг энэ зурагтай холбож чадаагүй болохоор түр зүр BTS-ийн Butter-ийн постерыг тавьсан байгаа. Тийм. За, манай подкаст юуны талаар хэлээ гинэ? За бид хоёр ингээд ном уншаад 2 хоногийн хугацаатай. Тэгээд номныхаа талаар хүрнэ өгүүлэх болно. Тэгнэ. Тэнгүүд нь өнөөдрийн сонгосон ном нь Өвөрмөц буюу англиар Enough гэд Jessica Williams-ийн бичсэн ном байгаа. Тийм. Тэнгүүдээ гигэнэ энэ номыг бол ингээд санаачилсан. Тэгээд санаачилсан шалтгаан нь болохоор тийм Positive Mongolians-ийн дэлгөөнөгч сайхан Өвөрмөц гэдэг нэрээр номоо гаргасан. Монголоор орчуулад. Тэгээд тэрийг хараад яг энэ номыг унших юмсан гэж бодоод тэгээд англи нэрээр нь хайгаад тэгээд англиар нь уншаад найстаа санал болгоод тэгээд дэмжиэд одоо тэгээд уншаад өнөөдөр түүний талаар ярих гэж байна. тийм тэнгүүдээ энэ ном ер нь бол гол санаа нь болохоор амьдралд хангалттай байж, өөртөө хангалттай байж, өөрийгөө хайрлаж, ер нь ингээд declutter буюу амьдралыг энгийн болгоод жижигхэн юмнуудаасаа ингээд таашаал авах тиймэрхүү юмнуудыг их онцлоод амар олон юм ухааруулсан ном юм шиг санагдсан байгаа. Тэгээд бит хоёр ер нь ингээд эхнээс нь агуулад ер нь энэ хүн яагаад энэ номыг бичсэн бэ? Яаж энэ ингээд амьдралын том дүнлэлтүүдэд энэ хүн хүрч чадсан бэ гэдгийг жоохон ярихаар шийдсэн. Тэнгүүд нь энэ эмэгтэй ер нь яадаг хүн блэ? Яагаад ингээд ер нь энэ амьдралын том дүнлэлтүүдэд хүрсэн бэлээ гинэ? За, Jessica Williams гээд одоо 30 настай эмэгтэй байгаа. Тэрээр ингээд яг л бидний адил ингээд өдөр болгон ажиллаа хийгээл тэгэл яг нэг л өдрийг бодсон. Би яг энэ жоохон ер нь хажуудаа удирдлага ойлгочихсон зүгээр юм байна. Найз ярьж байгаа. За. Би яг энэ амьдралд яг ямар зорилготой ирсэн, би ер нь яг ямар утга учиртай амьдраад байгаа гэдгийг ерөөсөй ойлгох байсан. Зүгээр л ингээл ажил хийгээл өдөр болгон ингээл ажилдаа явбал амьдрах юм уу? Тэгээд бүр яг ажилласаа ямар ч таашаалахгүйсэн. HR гээд одоо хүний нөөцөд ажиллаж исэн. Тэгээд өдөр болгон ажилдаа явах нь яг там юм шиг санагдаад бүр яг л нэг юм шоронд орцсон юм шиг санагдаад ингээд тэгээд үнээс болоод ингээд бие нь өвдөөд тэгээд ингээд бүр ингээд болохоога тэгээд 1 сарын хугацаатай ингээд чөлөө авсан. Тэгээд 1 сарын хугацаанд ингээд өөр дөрөө ингээд дүнэлт хийгээд эхэндээ ингээд зүгээр ингээд сошиал медиа үзээл ингээд өдөр хоногийг аргах зааж байсан. Гэтэ ингээд шийдээд би нэг ингээд өөр дөрөө ингээд амьдралаа өөрчлөх хэрэгтэй мэн ингээд ингээд өөрөөсөө ингээд өөрчлөлтийг ингээд хайж эхэлсэн. Тэгээ эхлээд wardrobe-оос одоо өөрийнхөө шүүгэнээс эхлээд би ингээд өөрийнхөө хувцсыг ингээд багасгах хэрэгтэй юм байна. Өөрийнхөө ингээд амьдарч байгаа байраа ингээд ийм олон хэрэггүй зүйлс ингээд хамаг ингээд орон зайг нь эзлээд нэг тэдрийг байхгүй болох хэрэгтэй юм байна гэд айгу ухаарад тэгээд тэрийг ингээд бүгдийн ихнээс нь өөрчилж эхэлсэн. Тийм. Тэнгүүд нь энэ ихч маань болохоор ер нь яаж амьдралаас ингээд ийм жижигхэн юмнуудаас салаад минимализм буюу ингээд удаан амьдрах гэсэн хэмнэлд орсон бэ гэхээр энэ ихч маань тэр амралтын хугацаагаараа өөрийгөө хорт авдартай гэдгийг олж мэдсэн бидیں۔ Тэгээд хорт авдартай гэдгийг олж мэдснээс хойш амьдрал чинь ямар богинохан юм бэ? Энэ бидний өдөр тутам санаа зовоод байдаг энэ жижиг сажиг юмнууд байнгын л юм хийх ёстой, байнгын л амар уралдаж байгаа юм шиг ингээд тийм тэмцэлтэй өөртөө ч хүмүүстэй ч тэмцэлтэй энэ амьдрдаг амьдрал нь үнэ хэрэгтэй тийм амар утга учиргүй байна. Тэнгүүд нь өөрийгөө тийм материаллык юмнаас чөлөөлөх нь ямар чухал юм бэ гэдгийг энэ хүн энэ ингээд хорт авдар гэсэн энэ том өвчнөд тулж иж ойлгосон юм шиг санагдсан. Тэнгүүтээ тийм гигэнэгийн хэлснээр эхлээд энэ хүн хувцснаас эхэлсэн. Хамгийн түрүүнд болохоор материаллык юмнасаа салахыг хүссэн байгаа. Тэгтээ тийм энэ бас надад бол ингэж санагдсан. Ямар нэг юмыг энэ ч гэсэн өөрөө ингээм амар ойлгосон байсан. Ямар нэгэн юмыг хэтрүүлж хийх юм бол болдгоо байдаг гэд анх болохоор зүгээр л хамаг юм хаяад ер нь хамаг юм шинжилнэ, хамаг юм амьдралаа шинэрлэн, хамаг юм хаяна гэж тэгж мэгээд тийм төгс шүүгээ гэсэн юмыг үүсгэх гэсэн. Тэгээл нөө Pinterest интерес болохоор ганцхан цагаан саарл хар гэсэн утаснуудыг хараад хүмүүс ийм юм өмсөхтэй юм байна. Ийм ингэж яах хэрэгтэй юм байна гэсэн тэр замаар явж байгаад ихчээс өөрийгөө тодорхой хэмжээнд алдсан. Яг л нөгөө олон нийтийн сүлжээ тэрээдэг тэр эмэгтэйчүүдэг болсон ч гэсэн тэр нь болохоор өөрийг нь төлөөлөх тийм хүн байгаагүй гэдгийг бас ойлгосон сонирхолтой санагдсан. Бас
ерөөсөө ингээд өөртөө ерөөсөө хангамжтай санагддаггүй байсан. Гэл илүү их юм аваад илүү их ингээд баян хүмүүсийн өмсдөг одоо тийм дизайнерын хувцас үнэтэй юм өмсөх тусмаа илүү их амьдралдаа хангамжтай, илүү гоё амьдрах юм шиг, илүү гоё аз жаргалтай болох юм шиг өөрт нь эхлээ санагддаг байсан. Яг ажил хийж та ч гэсэн яг ингээд хүмүүсийн яг эдэлж байгааг эдлвэл би яг аз жаргалтай амжилтанд хүрсэн гэж өөрийгөө боддог болно гэж боддог байсан. Гэтэ яг үннийг хэлэхэд өөрийнхөө хувьд ерөөсөө тэр нь хангалттай өөрийнх нь яг өөрт нь яг нийцэхгүй байсан. Тэгээд их ч яг ингээд өөрт нь яг таалагдах надад тохирох зүйл миний хувьд аз жаргал юу юм, миний хувьд хангамжтай зүйл юу юм гэдгийг олох одоо аян замынхаа туршид маш олон өөрчлөлтүүдийг хийгээд тэрнийхээ талаар нам бичсэн байгаа. Тийм. Тэгээд гигний хэлснээр хүмүүсийн өөрийг нь яаж харах өнцг нь тэр хүний амжилтыг ч юм уу тэр хүний аз жаргалыг амар тодорхойлдог байсан. Яг ганцхан энэ их биш ер нь бол бидний нийгмийн амар олон хүмүүсийн туршлага түүхийг тодорхойлж байгаа юм шиг санагдсан. Яг ингээд бусад хүмүүст юу өмсвөл гоё яригдах юм бол бусад хүмүүс юу ямар ажил хийдэг гэж хэлэх юм бол гоё сонсогдох юм бол гэсэн өөртөө үргэлж хангалтгүй байх тэр мэдрэмжийг бол бид тэгэд бүгдээрээ ямар нэгэн мөчд бол туулж иддэг. Тэгэнгүүтээ энэ их ч болохоор өөрийгөө азтай гэж харсан шалтгаан нь энийгээ ингээд 25 та 25 дар тусаад ойлгосон да амар аз жаргалтай гэж ярьдаг. Яагаад гэвэл зарим хүмүүс бүр ингээд 60 70 80 та болчоод би ер нь юуны төлөө амьдрсан юм бэ? Байнга л хүмүүст гоё харагдах гэж, хүмүүс таалагдах гэж тийм external тиймэрхүү validation за амар англиар ярьдаг. External validation-ийн төлөө амар амьдраад байсан гэдгээ хожуу ойлгохгүй, эрт ойлгоод явсан бас энэ хүнд ч гэсэн энэ хүний номыг уншиж байгаа бид хэд ч гэсэн амар зөв юм болсон юм болов уу гэж санагдсан байгаа. Тийм ямар ч хэсэн тэгээ эхний ээлжинд ихч болохоор өөрийгөө материалын юмнаас чөлөөлсөн байгаа. Түүний дараа ихч юунаас өөрийгөө чөлөөлж эхэлсэн бэ гинэ. За тийм эхлээд өөрийнхөө хувцас эхэлсэн. Тэгээд дараа нь яг өөрийнхөө амьдарч буй байранда ямар их хэрэггүй зүйл хог навш цуглуулж исэн гэдгийг ухаарад тэгээд баг багаар өөрчлөөд тэгээд өөрчлөлтийг өөрөөсөө эхлээд тэгээд бас одоо ингээд нөхөртөө бас ингээд баг багаар ингээд ойлголаа. Гэтэ яг ингээд чи одоо энийгээ өөрчлөх хэрэгтэй, тэрийгээ өөрчлөх хэрэгтэй гэж яг шаардахгүй баг багаар ингээд түүнд ингээд санал болгоод ийм байвал манайх зүгээр юм байна ингээд бас тэр хүнийхээ орон зайг маш их хүндэтгээд тэгээд ингээд хамтдаа байраа өөрчлөөд ингээд илүү минимал цаг хүртэ болоод хэрэггүй зүйл өөрийнх нь хэрэггүй зүйлс өөр хүнд алтуулж болохоор ингээд аль болох ингээд юмнуудаа ингээд хэрэгтэй хүнд нөгөөд ингээд хандуулахын хандуулаад буцаж зарахын зараад тэгээд ингээд явсан байгаа. Тэгээ яг нэг зүйл нь одоо бид нар ингээд ийм үнэтэй авцсан юм чинь энийг ингээд байлгах хэрэгтэй гэж бодоод байдаг. Одоо ингээд үнэтэй гутал авсны хайрцаг ингээд үнэтэй авсан гутлын хайрцаг юм чинь ингээд хадгалаад байх хэрэгтэй. Гэтэ яг үнийг хэлэхэд тэр гутал ингээд хэрэгцээгээ ол өгцөн. Тэгээд бид харин хайрцаг нь бол бидэрт ингээд дараа болоод ингээд манай гэрийн ингээд орон зайг эзлээд ингээд зүгээр ингээд хэрэггүй байгаа хөвтөд байгаа байхгүй юу. Тэгээд яг иймэрхүү өөрчлөлтүүдийг ингээд үнтэй авсан ч гэсэн одоо чамд ингээд хэрэгцээ гаргацсан учраас ингээд зүгээр ингээд сэтгэлээсээ ингээд тавьж явуулах хэрэгтэй ингээд юмнуудыг ингээд тийм ингээл зууралдаал ингээл байгаад байвал ингээд чамд сэтгэлч чинь үнэхээр дарамттай хэцүү байх болно. Тийм болохоор ингээд тавьж явуулах хэрэгтэй. Тэгснээрээ ингээд яг яаж амьдрал илүү энгийн амар тайван болж байгааг ингээд харуулдаг. Тийм тэгэнгүүтээ гигинэгийн хэлснээр ганцхан хүмүүс ч биш ингээд эд зүйлс ч гэсэн өөрийн гэсэн гэр оронтой байдаг гэд. Тэгээд чи тэднийгээ чөлөөлж явж байгаагаар шинэ эзнүүд олж байгаа. Тэгээд энийг ч бас нөгөө одооны 21-р зууны амар том сэдв болж байгаа. Sustainability гэд ер нь sustainability Монголоор юу гэдэг вэ? Дахин боловсруул эко амьдрах тийм одоо ингээд пластик гэдэг чинь хунцар эзүүл манай хорвоод ямар их юу ихтэй гэдгийг угаасаа бидгээд байнга сонсдог. Одоо ингээд тэрнээс болж манай ихч өөрөө бас ингээд амар стрессдэг, амар санаа зовдөг, өөрийгөө амар их дарамт хандлтанд байлгадаг байсан гинэ. Хамаг юмыг одоо ингээд надаас болж ингээд яст мэлхийнүүд хүчин би ингээд энэ пластикийг ашиглачлаа, би энэ буруу юмыг ашиглачлаа, энэс болж яаж ийн гэд тэгээд өөрийгөө нэг хэсэг амар зовоогоод ингээд тэгдэг байсан гинэ. Тэгээд ихч болохоор ингээд бас л яг ингээд хангалттай гэсэн юмараа би өөрийн гэсэн юмаа сонсогдоод нөө. Би өөрийн хэмжээндээ
ингээд эко амьдраад тэгээ тэрнийхээ хажуугаар тэрийгэ бусад хүмүүст ингээд үлгэр дуурайлаар өөрийнхөө хэмжээнд яг тэгвэл ингээд эко амьдрах гэдэг чинь өөрөө бас нэг утгын мөнгөтэй хүмүүс, боломжтой хүмүүс хийж чадхаар зүйл гэдгийг ихч өөрөө ойлгосон. Тэгээд чадах хэмжээндээ одоо жишээ нь нэг жижигхэн юм авдаг байсан бол саванг одоо ямар нэгэн хунцар саванд авдаг байсан бол тэрний оронд ингээд цаасан саванд авдаг ч юм уу нэг тийм хатуу саван ашиглах. Усанд ороход одоо жишээ нь тэр том ингээд хунцар саваар хийгдсэн тийм шингэн саван гэж хатуу саван ашиглах ч юм уу. Нэг тийм жижигхэн юмнуудаас өөрчлөлт олоход те сквол ингээд чиний орох дуртай кофе шоп ямар нэгэн тийм пластик юм уу ашигладаг байх юм бол тэр газар руу мэйл бичээ те таны энэ хийж байгаа үйлдэл болохоор ингээд юм байна. Тэгэхээр ингээд та хорвоо ертөнцийн хүндэтгэхийн тулд тиймэрхүү юм хийнү гэж жижигэн балхам авахд л эн чинь болохоор өөрөө бас том болдог шүү. Тэгээд өөрийгөө бити тийм амир зовоогоорой гэсэн надаас амир таалагдсан. Тэгэхгүй бол ингээд олон нийтийн сүлжээнд ингээд чи өстө тэглээ чи дэмүү юм байна. Чи хуунцар ашиглаж яаж чадж байна гэд яг үний эрэхтэй хүн болгонд тийм амир их мөнгө байхгүй ингээд тэгэхээр чадах хэмжээндээ өөрийнхөө хэмжээндээ хийж явах юм бол тэр бол хангалттай гэдэг мессеж нь нас надад таалагдсан. Яг зөв. Бас яг ингээд цөөхөн идэх хүмүүс яг төгс яг ингээд юм эко органик хэрэглээнд шилжижсэнээс ингээд олон хүмүүс яг ингээд төгс биш ч гэсэн ингээд өөрийнхөө чадах хэмжээгээр тийм нөлөөллийг авчирч чадвал ингээд илүү их манай их дэлхийд манилтай байх болно. Тийм тэгэж атсан. Тэгээд их чинь ингээд материаллык зөвлөгийн зөвлөгөө бол ингээд яг хөө бит хоёр ингээд товчхон ярьсан ч гэсэн энэ хэрэг дууссан. Тэнгүүд нь дараачийн зүйлээс надад амар гүн туссан зөвлөмжүүд байсан. Энэ нь болохоор нөхөрлөл хязгаар зааг тавих, тэнгүүд нь өөрийн гэсэн амьдрал хувийн сонголт хийх гээд энэ хэсэг байсан. Тэгээд энэ хэсэг дээр юу гардаг вэ гинэ? Санаж байна уу? Тийм. Нөхөрлөл тийм заагаа тогтоож өгөх хэрэгтэй. Бас хүнд ингээ үгүй гэж хэлж сурах хэрэгтэй. Яг ингээд үгүй гэж хэлэх нь яг өөртөө дотроо ингээд тийм гэж хэлж байгаа зүйл. Хүнд ингээд шууд ингээд үгүй гэхээр нь ингээд зөөлнөр ингээд бас хэлж болд юм лээ. Би ингээд өмнө хийх хэрэгтэй өөр ингээд чухал ажлууд байгаа. Тийм учраас ингээд энэ удаа чадахгүй нэ. Гэтэ намайг ботсонд маш их баярлалаа гэд тэгэх ч юм уу. Тэгээд ингээд сайхан амраад маргааш өдөр нь ингээд ирч хүчтэй байхад бол өөрт нь илүү ашигтай, өөрт нь илүү хэрэгтэй. Тийм учраас яг үгүй гэж хэлж байгаа юм бас тийм гэж өөртөө тийм гэж хэлж байгаа зүйл. Тийм, тэгэнгүүтээ надад ер нь энэ номны энэ хэсэг амар таалагдсан. Тэгээд би таалагдсан хэсгүүдийнхаа ингээд мөрийг нь доогуур зурцсан. Тэгээд тэднийгээ нэг хальт хэлье гэж бодлоо. Энэ зөвөр миний хувийн нэг үзэл бодол нь ингээд тоонд амар их ач холбогдол өгөөд идэм шиг хай мэдрэгдэг гэсэн. Яг ингээл олон юмтай ч юм уу тэр нь хүмүүс вэ нү эд зүйлс вэ нү тэр нь илүү үн цэнтэй гэж мэдрэгдээд байдаг. Тэгсэн чинь энэ номон дээр болохоор илүү олон найзтай байлаа гэх тэр нь чиний ингээд үн цэнийг тодорхойлж байгаа гэсэн санаанд битгий автаарай. Ном гэхээс тоо гэхээсээ илүү тэр нөхөрлөлүүдийн чанар нь хамаагүй чухал шүү гэсэн мессеж надад амар таалагдсан. Тэгээд бас ингээд токсик харилцаанд токсик одоо эрэгтэй эмэгтэй хүний харилцаа нь уусгүй зөв нөхөрлөл нөө тиймэрхүү харилцаа угаасаа хүн ядаж нэг ч удаа болох амьдралдаа учирдаг гэж бодож байна. Тэгэнгүүтээ тиймэрхүү харилцаагаас салахын тулд хүмүүс ингээд заавал зөвтгөх шалтгаан хайх шаардлагатай юм шиг нөгөөндөө тайлбар өгчих шаардлагатай юм шиг санагддаг ч гэсэн ингээд энэ ном маань болохоор битгий ингээд өөртөө заавал тайлбар хайгаад хэрвээ ингээд жинхэнэ найзууд байх юм бол тэр чинь учир ойлгоноо. Үгүй гэж хэлж байгаа чинь ингээд энэ хүн ингээд бит хоёрын харилцаанд үгүй гэж хэлж байгааг ойлгохгүй. Зөвөр энэ удаа үгүй би ингээд чадахгүй гэдэг чинь жинхэнэ найзууд бол ойлгоноо. Тэд нар нь болохоор чиний зааг тавьж байгаа байдлыг чинь шүүмжлэхгүй. Тэгээд шүүмжилж байгаа бол тэр хүмүүс анханасаа угаасаа чиний тийм сайн найзууд биш байсан гэдэг нас амар таалагдсан. Тийм. Тийм яг үнэ. Тэр нөхөрлөл бол ер нь чиний яг ингээд чам чухал зүйлийг үнэлэхгүй байгаа найзууд бол чиний найзууд биш гэсэн үг. Тийм учраас яг ингээд чи өөртөө зөв гэсэн зүйлээ хийгээд яг үлдчихэж байгаа найзууд чинь чамд илүү их үр өгөөжтэй, чамд илүү их тийм чамайг илүү их ойлгож, чамайг илүү их сонсох болно. Тийм болохоор ерөөсөө ингээд үгүй гэж хэлснээрээ хүмүүсийг алдчихин гэж ерөөсөө бодож болохгүй. Тийм. Тэгэнгүүтээ бид нар угаасаа ер нь ингээд хүн лимчин ингээд шүүмжлэх ер нь их дуртай байдаг шүү дээ. Шүүмжлэх амар дуртай байдаг. Тэгээд энэ номны бас нэг хэлсэн юм надад амар таалагдсан. Ингээл тэр хүний асуудал нь юм байна. Тэр хүн юм байна. Тэр хүн ингээд байна гэхээсээ илүү яг ингээд өөр дээр анхаарад
тэр хүн асуудалтай байж болно шүү дээ. Гэтэ тэр нь ингээд ерөөсөө чиний хийж чадах зүйл биш. Тэгээ үнэхээр асуудалтай тэр асуудлын шийдэгч тэр хүн өөрөө шийдэгч юугүй сонирхолгүй байх юм бол ингээд өөр дээрээ анхаарал тавиад энэ хүн миний амьдралд ямар нэг үнц нэмж гин үү? Энэ хүнтэй байхад надад гоё юм уу гэдэг дээрээ шалтгаалаад нөгөө хүнийг энэ муу юм байна гэж бодохгүй. Зөвхөн энэ хүн бит хоёр тарахгүй юм байна гэд тэгээд тийм зайгаа барих нь амар зүг гэд яагаад гэвэл амьдралд болохоор эхлэл болон төгсгөлөөс илүү тийм natural зүйл байдгүй, илүү энгийн зүйл байдгүй. Угаасаа л эхлэлтэй юм өргөл төгсгөлтэй байдаг. Гэт тэр санаа бодол нь надаас таалагдсан. Тийм. Тэгээ бас яг өөрийгөө хайрлах, өөрийгөө ойлгох хугацаанд байх хэрэгтэй. Яг ингээд бичих хэрэгтэй мөлий миний зан чанар үнэлэмж яг юу вэ гэд. Тэгээд яг үнэлэмжээс чинь ингээд гадуурх зүйл бол ингээд ерөөсөө бодогдох ерөөсөө байхсгүй. Тэгээд яг үнэлэмжэндээ чи яг үнэнч байвал өөр хүмүүс ч гэсэн үнэнч байна. Тэгээд тэр утгаараа чамайг илүү хүндлэх болно. Тэгээд тийм болохоор яг ингээд өөрт яг үн цэнтэй зүйлүүд чинь зөвхөн чамд л үн цэнтэй, тийм болохоор тэдрийгээ бичээд тэрийгээ маш сайн дагах хэрэгтэй. Тэгснээрээ чи өөрийгөө хүндэлж байна гэсэн үг. Тийм, ер нь бол яг санал нийлж байна. Ер нь идэхтэй зөвхөн санал нийлсэн. Тийм. За тэгвэл энэ ингээд хүний харилцааны дараа болохоор чимээгүйг сонсох гэсэн хэсэг байсан. Энэ хэсэг бас амар тийм бид бүхэн дандаа л бужигнуур ингээд чимээн дунд байх хэрэгтэй юм шиг. Ерөөсөө ингээд ганцаараа байх юм бол ганцаараа байх, ганцаардал хоёрыг холбоод нэг ойлголт юм шиг байлгаад байдаг. Гэхдээ үний хэрэгт үгүй юм аа гэдгийг нэгч бас энэ ном дээр амар сайн илэрхийлсэн юм санагцсан. Тийм. Хүн ер нь яг өөртөөгөө ганцаараа үлдэхэр ингээд байж чадахгүй ч юм уу. Заавал нэг хүнтэй байж илүү аз жаргалтай байдаг ч юм уу. Тийм байгаад байдаг. Яг үнэ хэлэхэд яг өөртөө хайртай бол чи өөртөөгөө илүү их цагийг хамт өнгөрөөхийг бодно. Яг тэр нь яг ганцаараа байвал илүү сайн. Тэг яагаад тэгэхээр чи ганцаараа байхдаа өөрийгөө илүү сонсно. Тэгэд ингээд тархич ингээд бага ажиллаад ингээд зүрх сэтгэл чи илүү их ингээд чи зүрх сэтгэлээ илүү сонсож эхэлнэ. Тийм учраас ингээ өөртөө ганцаараа байх нь яг үнэлгээ өөрийгөө хүндэлж байгаа, өөрийгөө хайрлаж байгаа нэг хэлбэр юм. Тийм болохоор эзэж битээ ингээ өөртөө ганцаараа байхаас айж байгаарай. Ганцаараа байх нь яг үнэ хэлэхэд яг чамд үнэхээр маш хэрэгтэй зүйлийг ойлголдог гэдэг. Тий. Тэгж нэр яагаад тий. Батаа. Тэгээд хүүхэд relationship тий. Нөгөө надад тэр хэсэг амар яасан туссан нөгөө нэг арх тийм уух юмтай холбоотой. Тэгээд тэр нь болохоор ингээд хүмүүс чинь ингээд social drinker гэсэн нэг ойлголт өгдөө штэ. Бусад хүмүүстэй уулзж байхдаа ч юм уу гадуур уулзж байхдаа заавал нэг уух ёстой ч юм шиг тиймэрхүү ойлголт байгаад байдаг. Тэгээд тэр ойлголтноос энийг ч өөрийгөө чөлөөлж чадсанаар бас их олон юмнаас өөрийгөө чөлөөлж чадсан юм санагцсан. Тэгээд эхлээд ингээд угаасаа ингээд уухгүй мó гэсэн тэр шүүмжийг даваа гарчих юм бол ингээд амар олон юмнаас чөлөөлөгдөж байгаа юм шиг. Заавал угаасаа ингээд за ингээд би одоо жисэн гигинэтэй уулзж хахад заавал тэгэл коктейл ч юм уу заавал тийм ухам шаардлагагүй. Зүгээр сайхан усуугаал юм ярьчих болохоор хахад ингээ энэ нийгэм маань өөрөө ингээд гадуур уулзах юм бол заавал ингээд алкогольны юм уух хэрэгтэй гэсэн тэр ойлголтноос өөртөө бас ингээд хангалттай гэд татгалзаад өөрийгөө тэрнээс чөлөөлөх нас их чухал юм санагцсан. Тэгээд би бас ингээ ажимаар тиймэрхүү юм хэрэгжүүлэе гэж л болсон. Энэ бол ерөөсөө ингээд мөнгөнийч гарлаа, цагийнч гарлаа. Тэрнээс би ингээд залуу байна, би ингээд гоё хөгжилтэй цагийг өнгөрөөмөр ингэж өөр хүмүүстэй уулзмаар ингэж яг үнэлэх удаг. Тийм болохоор коктейл идэрүүдэг. Гэхдээ тэр нь яг үнэндээ яг чи өөртөө ингээд үнэнч биш байгаа. Тэгээд яг ингээд өөрийнхөө хүсэхгүй байгаа зүйлийг ингээ хийгээд байгаа юм шиг. Яг тэр цаг хугацаа мөнгө ч яг ингээд өөр илүү зүйл ингээ өөр хоббинд чинь зарцуулагдаж болохоор. Тийм. Тэгээд энэ ихч маань бас нөгөө гигинэ бит хоёр зүгээр энийг өмнө ярьжсэн л да. Нөгөө жинхэнэ хайр болохоор юугүй байдаг гэд unconditional гэдэг чинь юу гэдэг вэ монголоор? Кондицгүй. Юу гэдэг юм бэ? Ямар ч тийм юм шаардахгүй, эргэж юм шаардахгүй. Тийм, буцаж юм шаардахгүй. Жинхэнэ хайр болохоор хайрлаа гэх тэрнийхээ хариуд нь юу ч авахыг хүсдэг. Гэхдээ энэ ихч маань өөрөө болохоор би жоохон ингээд жин асчих юм бол
ч юм уу би илүү хөөрхөн болчих юм бол би өөртөө илүү дуртай болно. Би илүү сайн дуу авчих юм бол би өөртөө илүү дуртай болно. Би ажил дээрээ ингээд тушаал твших юм бол би өөртөө илүү дуртай болно гэд. Миний Instagram илүү пэйж маань илүү гоё яригдах юм бол би өөртөө илүү дуртай болно гэд. Дандаа өөртөө ингээд нөхцөл тавиад байдаг. Ийм юм хийчих юм бол би өөртөө илүү дуртай болно гэд. Гэтэ эцээдд энэ болохоор хизээч тэр цэгэндээ хүрч чаддгүй. Хизээч өөртөө дуртай болж чаддгүй. Нэг ингээд дуусшгүй нэг замаар гүүгээл идэг. Тэгээд тэр нь явахгүй. Тэгээд тийм болохоор бусад хүнийг хүн өөрөө ингээд шалтгаангүй хайрладаг гэдэг шиг өөрийгөө ч гэсэн ингээд шалтгаангүй хайрлаж сурах хэрэгтэй гэд. Зүгээр чи оршин тогтнож байгаа болохоор чи өөрийгөө хайрлах хэрэгтэй гэд тэр өгж байгаа санаа нь бас их үнэн санагдсан. Яг зөв. Яг би яг тэгтгээ яг ингээл хичээлдээ байвал би ер нь сайн дуу авахгүй бол би ер нь яг муу хүн, би ер нь амар болохгүй байна. Би ер нь дахиад хичээх хэрэгтэй. Дахиад улам цаашаа улам хийх хэрэгтэй. Би болоог байна гэд өөртөө баян ингээд буруу мессеж өгч идэг ингээд чи ер нь болохгүй байна гэдэргээд яг үнэлгээд яг тэр чинь яг ингээд яг л той шиг ингээд өөр төр эргээд ирж байгаа байхгүй юу? Өөртөө хэлсэн ингээд буруу өгнүүд ингээд буцаж айгаал тэгээл тэр чинь ингээд өөр хүмүүсээс ч юм уу ингээд ирж байгаа байхгүй юу? Тийм болохоор ерөөсөө өөртөө ер нь сэтгэл ханамжтай байвал бусад хүмүүс ч гэсэн чамааг ингээ өөрөөр харж эхэлнэ. Чи ингээ өөртөө би ингээд болцсон. Би ингээд яг өөртөө хангамжтай. Би ер нь яасан ч өөрийгөө хайрлна. Яасан ч өөртөө дуртай гэд байх юм бол өөр хүмүүс ч гэсэн нэрээ би яг ингээд энэ хүнд одоо ээж аваас ч юм уу тий ингээд гэрийнхнаас ч юм уу одоо би чамааг ингэх ёстой гэж боддог гэдэг тэр шаардлагууд нь ч гэсэн байхгүй болно. Тэгээ тийм болохоор зүгээр ингээл өөрийгөө ямар ч хэсэн хайрлал. Тэгээд тийм болохоор гэрийнхэн ч гэсэн бас тийм байх хэрэгтэй. Тийм тэгээд энэ мессеж дээр бас манай номын нэр нөгөө хангалттай гэсэн амир гарт юм санагдсан. Хүнд ингээд хамгийн амьдралд нь хангалтгүй санагдаг зүйл нь ихтэй өөртөө байгаад байдаг. Тийм ингээ хийж байгаа зүйл нь хангалтгүй ч юм уу, олж байгаа мөнгө нь хангалтгүй, ингээд байгаа бие нь хангалтгүй юм шиг. Гэхдээ үнийг ихтэй ингээд чи хангалттай шүү. Ингээд ерөөсөө өөрийгөө хангалтгүй байна гэж бодохгүй, өөрийгөө хайрлахаас л хамаг юм эхэлдэг гэдэг амир үний юм санагдсан. Тэгэнгүүтээ бас өөрийгөө ингээд за одоо би өөрийгөө хайрлцлаа гэд тэгж амархан дуустдаг зүйл биш. Энэ нь болохоор насан туршдаа үргэлжилдэг тийм зүйл юм санагдсан. Ингээд үргэлж ингээд тэрийг өөртөө сануулад ингээд сураад дахиж өөрийгөө шинээр хайрлах шалтгаан хайгаад ч юм уу эсвэл шинэ юм хийгээл тэр юмнасаа ингээд сураад хөгжин дэвшээд явт юм шиг санагдсан. Тийм шүү. Яг энэ номын төгсгөл талбар яг ингээд зүгээр ингээд бүхэн ерөөсөө ямар ч хамаагүй штэ. Зөвхөн би л өөрөө хамаатай. Тийм болохоор яг өөрийгөө хайрлаад ямар ч нөхцөлд байсан миний зөв. Тийм болохоор би зүгээр яг өөртөө зөв зүйлээ хийгээд өөрийнхөө үнэлэмжээр амьдрал яг тэр нь яг өөртөө хангалттай байх юм аа. Чиний хангалттай өөр хүний хангалттай биш байж болно. Тийм болохоор зүгээр ингээд одоо миний хангалттай өөр дулмаа хчин ч юм уу эсвэл цэцгийн хчин хангалттай биш байхгүй юу? Тэдний хангалттай бол одоо машин авах, байр авах ч юм уу өөр ингээд хүүхдээ болох бүр цаашлаад ингээд өөр ингээ аялах гэдэг ингээд шал өөр юмнууд байдаг. Харин миний хангалттай бол бүр яг миний л хангалттай. Тийм учраас өөр хүмүүстэй ерөөсө хизээч өөрийгөө харьцуулахгүй чи яг өөрийнхөө замналаар явж байгаа. Тэгээд өөрийгөө өмнөх өдрийнхөө өөртөөгөө л харьцуул гэж хэлье. Тийм. Тэгээд бас би өөрийгөө ингээд дандаа нөгөө extrovert introvert гэдээ байгаад байдаг шүү дээ. Тэгээд би өөрийгөө ингээд би яг тулцсан extrovert хүн. Тийм болохоор би угаасаа ганцаараа чадахгүй, угаасаа ганцаараа хүсэхчгүй байна гээд амьдралынхаа ер нь нэлээд их цаг хугацааг дандаа хүмүүстэй байж өнгөрөөсөхгүй юу. Тэгээд тэгж жаа нэг хэсэг зүгээр за би ер нь ингээд хүмүүстэй нэг амар холбоо барихгүй ер нь өөрийгөө ойлгоод ганцаараа бай гэж бодсон чинь ер нь амар тийм уцаач оролдохгүй, номч уншихгүй, зурагч үзэхгүй, хүмүүстэй холбоо барихгүй тэр мөчид хүн ингээд өөртөө яг нүүр тултай юм санагцсан. Тэгээ өөртөө нүүр тулах гэдэг ер нь бол бас хүн болгон заавал яг хийж үзэх хэрэгтэй тиймэрхүү зүйл юм санагцсан. Өөртөө нүүр тулахгүй тэрнээсээ айгаал тэгээд өөрийгөө завгүй байлгаад ах юм бол эцээцэд ингээд юуны төлөө баг байгаад байгаа юм бэ гэдгийг ойлгоход бас хэцүү юм шиг санагцсан. Яг өөртөө тулснаар би яг амьдралдаа яг юу хиймээр байгаа намайг байхгүй болсноос хойшоо ингээд яг надаас юу үлдэх ёстой вэ гэдгийг айгүй ойлгож эхэлдэг. Ягаад тэгэхээр ингээд яг өдөр тутмын амьдрал ингээд ажил гэж явсаар хагаад яг амьдрал дуусах юм уу? Эсвэл би яг ингээд им хийсэн болохоор би амьдралдаа хангалттай
амьдралаа гэд яг амьдралаа дуусгах уу гэдэг бол яг чиний өөрийн гартаа тийм болохоор ингээд зүгээр ингээд өөртөөгөө ажиллаад өөртөөгөө гай ганцаараа байгаад ингээд гадаалхдаг ч юм уу. Тэгэл өөртөөгөө ярилцаад илүү их өөрийгөө мэдэж аваад өөрийгөө яг ямар үнцэнтэйгээ ойлгоод тэгвэл яг амьдралын үнц нь яг тэндээ оршдог. Тэгээд эхлэхэд хизээч оройтхгүй ямар ч насны хүн яг амьдралаа шинээр эхлэх, шинээр ингээд босох бол ерөөсөө асуудалгүй. Тийм болохоор эхлэхэд хизээч битээ яагаарай. Тийм энэ хэсэг дээр бас манай номын нөгөө их онцолдог удаан хөдлөх тэгээ минимализм гэсэн юм гарч ирдэг. Бид нар ингээд өөртөө амар завгүй байлгаад идэг. Нөгөө хийж байгаа олон зүйл ч юм уу, эсвэл гэрт нь байгаа олон зүйл, хувцснууд энэ бүх юм ингээд distraction буюу ингээд амар садаа ер нь ингээд харцсан ингээд харагдах юм амар олон байгаад идэг болохоор амар завгүй, амьсгалагч тийм завгүй байгаад идэг юм шиг санагддаг. Тэнгүүд нь өөртөө жинхэнэсээ иймар чөлөөлөгжиж өөрийгөө бас илүү олох тэр орон зайг үүсгэж байгаа юм шиг санагдсан. Тэгэхээр ингээд материалын юмнууд, хэрэггүй юмнуудаасаа өөртөө амар чөлөөлөх нь зөв юм санагдсан. Тийм. Яг чиний амьдарч байгаа одоо ор бол ингээд чи амьдралынхаа бараг 70% зарцуулж байгаа ороос ингээд маш ингээд тийм чөлөөтэй тийм уужуу тайван байвал бас ингээд хүн сайн амарч тайварна. Унтлагын өрөө айл болох бага зүйлтэй бага навчтай байвал бас хүн ингээд илүү их амардаг, илүү их ингээд тайвширлыг мэдэрдэг. Тэгээ тийм учраас ерөөсөө хэрэггүй зүйлээсээ салаад өөртөө бас ингээд юм нэмж авснараа би лаз жаргалтай болно гэдэг бодлоо хаяад би одоо байгаадаа хангалттай байна, байгаадаа сэтгэл ханамжтай байна. Одоо миний байгаа хангалттай. Тийм учраас би ингээд илүү юм авснараа би илүү хаз жаргалтай болохгүй яа. Тэгэхээр миний хаз жаргаллыг одоод байна гэдэг бодох. Тийм. Гэхдээ ингээд бит хоёр ингээд яг номоо уншчаад ингээд амар хамаг юм мэдж байгаа юм шиг ирж магадгүй л те. Гэхдээ өөртөө ч гэсэн юм болж чадаагүй байгаа. Өөртөө ч гэсэн амар ажимаар ингээд бит хоёроос подкаст эхлүүлэхээс өмнө ингээд хазаа хойлож гэсэн ингээд гэр орноо жоохон ингээд янзлагдаа. Хоргүй хуцуунараа гаргая. Тэгээд ер нь энэ санаануудыг бүгдээр ингээд амьдралдаа хэрэгжүүлсэн биш байгаа. Гэхдээ ингээд үнэхээр амар нүд амар нээж өгсөн тиймэрхүү ном байсан юм санагдаж байгаа. Тэгээд ер нь бол өөртөө уншихыг бол ингээд санал болгож байна. Тэгэх юм бол ингээд бит хоёрын ярьж байгаас илүү юм ойлгоно гэж бодож байна. Тийм яг номыг уншсны дараа л бүр яг ингээд бүр амар олныг ухаараад бүр дахиж уншмаар санагдаж байгаа номоо. Тэгээд тийм учраас энэ ингээд айжмаар явагдах процесс. Тэгээд яг ном уншсны дараах бол мэдрэмжүүд юм байлаа. Сая ярилцсны даа. Тэгээд бас айжмаар амьдралдаа номынхаа яг хэлсэн өгнүүд, санамж, зөвлөмжүүд тэг бүгдийн амьдралдаа тусгаад тэгээд хэрэгжилж явах болно. Тийм. Тэгээд би сая л анзаарлаа. Манай тэр нэг лаа бас амар манай подкастны өнгөтэй амар хосолсон юм санагдлаа. Дараагийн подкастн дээр хоёул шар хутамс уурсан ч яах вэ? За. За тэгээд одоо өргөж. За тэгээд манай подкастыг сонсон баярлалаа. Гинэлээ. Дуусгах юм тий. За. За подкастн тавтайсан баярлалаа. Тэгээд өдөр орой өглөөч гин үү сонсож байгаа тэр цагаа сайхан өнгөрөөлөөрэй. Ажил, хичээл, ном хамаг юмд нь амжилт. Тэгээд ном санал болгоорой. Бид хоёр. Энэхүү өвөрмөц намыг уншихыг зөвлөж байна. Тийм зөвлөж байна. Тэгээд дэлгөөн ихчэд санал болгосонд баярлаа. Positive Mongolian-ийн дэлгөөн ихчэд баярлаа. Маш хэрэгтэй намыг монголоор орчуулад гаргасан билээ. Тэгээд аль болох монгол уншигчид маань олныг хөдөлж аваа. Тэгээд уншаад яг бидэртэй ингээд адилхан яг ингээд юм ухаарлыг мэдрээсэй гэж хүсэж байна. Харин тийм ер нь бол ямар ч насны хүнд уншсан зохимжтой юм санагдсан. Энийг угаасаа эрт ойлгох юм бол зүгээр юм шиг санагдсан болохоор ер нь бол амар дэмжиж байна уншихыг. Тэгээд анхны подкастт минь хамт байсан баярлалаа. Бид хоёр тэгээд илүү сайжирнаа. Тийм peanut butter and jam байлаа. Тийм. Bye bye. Butter podcast.